Энэ сарын 10-ны өдөр Монгол Ардын Хувьсгалт нам 21-р зууны 2-р чуулгана хуралдуулж намрын их баярыг 100% саналаар намын дараагаар улиран сонгожээ. За тэд чуулганыхаа үеэр намын мөрийн хөтөлбөр дүрмэндээ өөрчлөлт оруулж хүн төвтэй нийгмийг зохицлон бүтээх гарц гаргалгаа гаргасан гэсэн юм а. За Монгол Ардын Хувьсгалт намынхны харж байгаагаар залуу гэр бүлдээ үн төлбөргүй орон сууц өгч ахмад наснуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэгүй олгож, за мөн дээд боловсролыг үнэгүй болгох гарцыг үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар хийхгүй бол одоогийн ирэх барьж байгаа Монгол Ардын нам арчилсан нам ерөнхийлөгчөөс энэ бүхнийг найдаж хүлээх хэрэггүй гэсэн юм а. Дээд боловсролыг өөрөө төл, орон сууцыг өөрөө төл, байгалийн байлгийг төрдөг. Ийм л үндсэн хууль байгаа байхгүй юу? Энийг ч өөрчилж одоо миний дүүгийн тэр одоо хүнд хэцүү амьдралыг чинь бид засах гэдэг шүү дээ. Дараа чиний хүүхдэд тий чиний одоо дүүнерт тэр нөхцөлийг чинь засах гэж орж байгаа байхгүй. Тэгэхээр би ахин хэлж шүү дээ. Ямар үндсэн хууль вэ? Яг тэрийгээрээ л бид нар амьдрна. Тэгэхээр одоо гарцсан тэр юм бэ. Тэр энэ хоёроос битгий шалтгаан, тэр иргэдөрчөөс битгий шалтгаан, Батулгаас битгий шалтгаан, хөрөсөд битгий найд. Зүгээр л үндсэн хуультай найд. За түүнчлэн оны өмнө Монгол Ардын Хувьсгалт намаас улсын хурлд сонгогдсон улсын хурлын гишүүн Баасанхүү намын их хурлаа хийж намын дараагаар сонгогдсон ч улсын дээд шүүх түүнийг намын дараагаар бүртгэж авах үндэслэлгүй гэж үзснээр намаасаа хөгцсөн. За энэ үйл явдал олон нийтийн дунд Монгол Ардын Хувьсгалт нам их хуралд суудалгүй боллоо гэх ойлголтыг өгсөн. За тэгвэл тэд Баасанхүүг намаасаа хөөснөөрөө хөөж, за харин оронд нь өөр хүнийг их хурлын гишүүн болгох талаар нам дотроо ярилцаж байгаа гэлээ. Нэг өөрчлөх үү, оронд нь өөр хүн байлгах уу гэдэг бол харин дараагийн асуудал. Энд бэйдагч гарч ирээгүй шүү дээ. Тэр хүн өөрөө гарч ирээ. Монгол Ардын Хувьсгалт намд Орхон аймгийнхан сандаа өгсөн. Тэгэхээр энэ утгаараа Монгол Ардын Хувьсгалт нам парламентын суудалтай хуваарай байгаа. За мөн Монгол Ардын Хувьсгалт нам үндсэн хууль өөрчлөлт оруулах саналыг ард иргэдийн гарын үсгээр баталгаажуулж, за 1 сая иргэний гарын үсэг цуглуулахад төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр хэлсэн. За хэрв гарын үсгээ цуглуулж чадвал өөрсдийнх нь гаргаад байгаа ядуурлаас гарах гарц нээгдэнэ гэж харж байгаа юм байна. Тод мэдээнд Уян Батбаяр.